За өнөөдөр энэхүү одоо танхимд уран зурсан оюутан залуучуудаа Монгол Улсын их сургуулийн ректор удирдлагуудаа эрдэмтэн багш нартай үндсэн хуулийн өдрийн халуун дотн мэндчлэгийг дэвшүүлье. Тэгээ үндсэн хуулийн өдөр бол жил бүр зохион байгуулагддаг. Гэхдээ энэ өдөр бол зөвхөн төрийн ордонд зохион байгуулагдаад өнгөрдөг бус оюутан залуучуудын дунд нийгмийн олон бүлгүүдийн дунд энэ үндсэн хуулийн ач холбогдлын талаар соён гэгэрүүлэх ажлууд тасралтгүй хийгдэж байвал цаашдаа бид нар бас үндсэн хуулийн ач холбогдлыг бүрэн дүр ойлгоно гэдэг ийм зорилгоор энэ жил бол бас бид онцгой ач холбогдол өгж тэмдэглэл өнгөрүүлж байна. Үндсэн хууль гэдэг бол бидний аз жаргалыг бүтээх энэ эрх хэрэгжүүлэг хуулиар олгож байгаа ийм сайхан боломжийг л нээж өгж байгаа ийм бичиг баримт гэдэг талаас нь харж хүн бүр үндсэн хуулийнхаа ач холбогдлыг бас түгээн дэлгэрүүлж үндсэн хууль дээр олгосон энэ боломжийг ашиглаж чадах юм бол энэ хэл хязгааргүй тэлж байгаа энэ мэдээллийн технологи энэ дижитал хувьсгал энэ хиймэл оюуны шилжилтийн үед бол хамгийн их чухал юм а гэж бид бас ойлгох ёстой. 1921 онд ардын хувьсгал болж 24 онд Монгол улс бол анхныхаа үндсэн хуулийг баталсан байдаг. Тэгэхээр үндсэн хууль бол тухайн цаг үеийнхаа хэрэгцээ шаардлагаар үндэслэж үндсэн хуулийг ард түмэн бол өөрсдөө бичдэг. 1924 оны анхны үндсэн хууль батлагдчих цаг үе бол ардын хувьсгал өрнөд бид нар хаан засгаас бүгд найрамдах засаг руу шилжсэн, бүгд найрамдах улсаа тунхагласан ийм л хууль. Тэгээд энэ хууль тухайн цаг үеийнхаа хэрэгцээ шаардлагад нийцээд ард түмэн өөрөө түүнийг батлан гаргадаг, амьдрах дэг журмаа өөрсдөө сонгодог. Ингээд тухайн үндсэн хууль нь тухайн цаг үеийнхаа хэрэгцээ шаардлагыг биелүүлээд дууссаны дараа бол дахиад нийгэм олон нийт дараагийн загвар руу, дараагийн амьдралын дүрм рүү орё гэдэг санаачлагыг бол өөрсдөө иргэд өөрсдөө гаргадаг. Яг түүнтэй адилхан 24 онд анх үндсэн хууль батлагдаад 16 жил хэрэгжээд 1940 онд бол дараагийн үндсэн хуулийг бол бид нар баталсан. Тэр 40 оны үндсэн хууль бол тухайн үед социализм руу шилжиж исэн. За түүнээс хойш бол энэ 20 дугаар зууны их түүхэн бүтээн байгуулалтууд, энэ хөгжил дэвшил, энэ аж үйлдвэржилт, бидний сайн мэдэх энэ хүнсний олон аян хөдөлгөөнүүд, тэгэл энэ атрын аян гэд бидний кинон дээрээс үздэг та бүхний уншиж судалсан тэр ахуй амьдралыг бий болгосон энэ үйл явц бол тэр 40 оны үндсэн хуулиар үндс суурин тавигдаад тэгээд дахиад 20 жилийн дараа 1960 онд бол төрийн байгууллын хувьд энэ төр улсын чинь нэг юм институт удирдах ёстой байна гэдэг юм хэв цаг руу шилжиж нэг намын тогтолцоо руу шилжиж ирсэн. Тэгээд 60 онд анх нэг намын тогтолцоо руу шилжээд энэ эрх мэдлийн хуваарлалт бол үндсэн хуулиар илүү ойлгомжтой болсноороо бид нэгдсэн үндэсний байгууллагад албан ёсоор 60 оны үндсэн хуулийн дараа бол гишүүнээр илсэн байдаг тийм. Ингээд энэ үндсэн хууль бол бараг 40 жил бидний амьдралыг хөтөлж явсан. Тэгээд тухайн цаг үе бол өөрөө амьдрал өөрөө, нийгэм өөрөө бас амьдралынхаа дүрмийг өөрчлөё гэдэг ийм шаардлагыг тавьж эхэлсэн. Энэ зөвхөн нэг манай орноос шалтгаалаад зогсохгүй дэлхийн өнцөг болон бүрт үгээ хэлье, үзэл бодлоо илэрхийлье, хувийн өмчтөө бай, бизнес эрхлэе, гадаад дотоодод сурч боловсръя, гадаад дотоод аялал зугаалъя гэд ийм хүмүүсийн хэрэгцээ бий болж эхэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол амьдралд шинэ хэрэгцээ бий болоод шаардлага үүсээд эхлэхээр ард түмэн өөрөө үнийг шаардаж эхэлдэг. Яг үүнтэй адилхан 1990 онд ардчсан хувьсгалыг ард түмэн өөрсдөө, тухайн үеийн залуучууд өөрсдөө энэ хөдөлгөөнийг үүсгээд бид амьдралынхаа дүрмийг өөрчлөх шаардлагатай боллоо, тоглоомын дүрмээ өөрчлөх хэрэгтэй боллоо гэдгийг шаардсан. Ингээд 90 онд бол энэ ардчсан хөдөлгөөн үүсээд анхны өнөөдрийн энэ үндсэн хуулийн их суур бол тухайн үед тавигдаж энэ улсын баг хурал бүрдэж тэр баг хурлын гишүүд 2 жил өдөр шөнөгүй хуралцсаар байгаад 92 онд үндсэн хуулиа баталжээ гэдгийг та нар бол ном зохиолоос уншсан. Ингээд 1992 онд бид нар бол анхныхаа үндсэн хуулийг батлан гаргасан. Тэгээ 92 оны 1-р сарын
13-ны өдөр буюу одоо маргааш болвол үндсэн хуулийн одоо түүхт баярын өдөр. Тэгэхээр энэ бол бидний амьдралынхаа хэв загварыг сонгосон ийм одоо баярын өдөр юм аа гэдэг утгаар нь бид нэр энэ үндсэн хуулийг хайрлаж хамгаалж ингэж одоо амьдралынхаа дэг журам болгож мөрдөж байх ёстой.